Тэгэхээр Walt Disney Park-ын хонглоор хүүхэд хулгайлагддаг байсан гэсэн үг үү? Гэхдээ энэ хүний сүнс осол гарсан тэр үеэс хойш байна гэж Disneyland-д байгаа аригаас жинхэнэ хүний аригаас байсан гэсэн үг үү? Деборагийн сүнс үзэгдэж ханы наан цаагуур явж байгаа гэсэн аимшигтай тийм. Эцэст нь бит хамсдаа Disneyland-ийн аимшигтай нууцыг илрүүлж чадлаа. Та мэдхүү, энэ газар 1955 онд хамгийн анх нэгдэж байсан. Энд одоогоор нууц хонглоод дүүрэн бий. Хэн хүмүүс ярьдаг Disney-ийн толгой аимшигтай хүүхэлтэй мөн дээрсэн дотор хувцас хүртэл Disneyland дотор байдаг. Энэ бол Disneyland танд хизээж үзүүлэхийг хүсдэггүй маш аимшигтай нууцуд. За, hi guys, дараагийн эмчилгэндээ тавтай морил. За, энэ удаагийн дугаар дээр хэвлээ яах вэ гэхээр бидний одоо хүүхд наснаас мөрөөдөж тоглохыг хүсдэг Disneyland Park-ийн аимшигтай нууцуудыг яг одоо хамтаа илрүүлэх болно. Бүр тэгээд ийм зүйл байх боломжтой мүү гэмээр бүр аимшигтай юмнууд Disneyland дотор байдаг юм байна. Хамтаа энэ цагт яг одоо хамтаа мэдэж авцгаая. Бичлэг гэхээс өмнө лайк дараагүй лайк дараа саботорхоо бити мартаарай. За хамтаа бичлэгэндээ орцгоё. За хамтаа эхний аимшигтай баримтанд орцгоё. Disneyland-ийн инээмсэглсэн эсвэл баяр хөөрийн цаана харанхуй нууцууд үргэлж нуугцаар байгааг гэлцдэг. Жишээлбэл яг одоо бидэнд харагдаж байгаа энэ аимшигтай хонгол. Домогт өгүүлснээр нэг өдөр Walt Disney Tomorrowland-аас Wonderland руу явж хатлахаж байхад ковбойтой таарсан гэдэг. Энэ дүр зургийн зочдын сэтгэл зүг эвгүй мэдрэмж төрүүлж паркийн уур амьсгалыг эвдэж хүмүүст эвгүй сэтгэл төрүүлсэн байх гэж бодсон юм байна. Тэгээд дараагийнхаа паркийг төлөвлөлтөн дээр ямар нэгэн арга хэмжээ аавна гэж шийдсэн юм байна. 1971 онд Флоридад шинэ парк нэгдэхэд газрын доор 390 мянган хавтгай дөрвөлжин фунт талбайтай бүхий хонглын систем тухайд барьсан юм байна. Энэ хонглуудаар болохоор ажилчид болон олон нийтийн нүднээс далж шилжилт болон хувцлалтын дөрүүд нэг газраас нөгөө рүү чимээгүй шиг очиж хог ачих зэрэг үйл ажиллагаанд түгээмэл хэрэгэлдэг гинэ. Эдгээр хонгол зочдод хаалттай зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л ордог. Гэхдээ энэ цаг хугацааны явцад муухай цургал тархсан. Жишээлбэл хүүхэд хулгайлахад ашигладаг зүйл гэх мэт. 2024 оны 11 сарын 4-нд подкастер Жо Роган нэг хүүхэд хонгол руу хулгайлагдсан тухай ярьж байсан юм байна. Тэгэхээр Walt Disney Park-ийн хонглоор хүүхэд хулгайлагддаг байсан гэсэн үг үү? Харин 10 сарын 13-нд Лос Анжелесаас ирсэн нэгэн гэр бүл хүүхдээ дагуулад Disneyland-д очисон гэдэг. Хооллохын өмнө хүүхэд гараа угаахаар ариун цэврийн өрөөрөө орсон боловч буцаад гарч ирээгүй. Хүүхдийг газар доор хонгол руу чирж бууг эцэг их нь харсан гинэ. Тэгээд газар нь дахиж хаагдаад нүдээр харах одоо дахиж боломжгүй болсон гинэ. Гэхдээ энд 3 асуулт байгаа. Энэ систем нь ихэнхдээ Disney World-д бол байдаг. Гэхдээ Disneyland-д бол байдгүй юм байна. Хоёрдугаар нь Калифорни цагдаа нар алга болсон хүүхдийн талаар нэг ч мэдүүлэг аваагүй. Тэгээд нэг шижүүр нь юу вэ гэнгүүт энэ бичлэгийг химэл оюун ухаанаар хийсэн байх магадaltaй гэж хэлсэн. Учир нь яагаад гэвэл хоолой болон амны хөдөлгөөн нь ерөөхдөө маш зөрүүтэй байгаа учраас энэ бол эвлүүлэг юм а гэсэн бол тайлбар өгсөн байна. Тэгэхээр Disney World яг үндэ хүүхдийг хулгайлдаг гэсэн үг үү? Бас амар эвгүй энтэй газар доор ийм том хонголж байх шиг. Энэ хонглоор нь тэгэхээр хүүхдэд хулгайлаад хаашаа зөөдөг байж болох вэ? За тэгэхээр хоёр дахь хамгийн эвгүй хамгийн аимшигтай баримт. За Disneyland-ийн хамгийн алдартай тоглоомуудын нэг нь бол It's Small World гэдэг нэртэй тоглоом байдаг. Энэ нь 1966 онд нэгдсэн бөгөөд 300 гаруй инээмсэглсэн хүүхэлдээтэй усан хонглоор завтай аялдаг тоглоом. Эдгээр хүүхэлдээ гэрэл унтарч хөгжим зогссон ч 24/7 хөдөлсөөр байдаг гэх сургал яриа байд юм байна. Интернетээр бүр сонирхолтой яриа тархсан нь юу вэ гэвэл хүүхэлдээ үс жил бүр ургадаг тул тэднийг үс тайрдаг гэж юутай хэлсэн юм байна. Үүндээ бол үс нь болохоор чигнэс одоо болж сундаг олс маягийн материалаар хөрхөл бол хийсэн. Мөн төхөөрөмжийг байнга унтрааж асаахаас илүү шүнжин асаалттай байлгуул эвдэрлэл нь илүү бага гэж үзсэн юм байна. Гэсэн ч байнгын хөдөлгөөн болон үсний ургалтыг хүмүүс амар жигтэй одоо тийм асуулт хариултанд хүргэсэн байна. Зарим хүмүүс юу гэж үзсэн бэхээр эдгээр хүүхэлдэйн тоглоомууд ч бүгдээр амьд хүүхдүүд юм биш үү гэж үзсэн. Зарим хүмүүс болохоор амьд хүүхдүүдийг барьж хүүхэлдэй болгодоо гэдэг аимшигтай цуу яриа өрнөсөн юм байна. Ингэснээр яах вэ гэвэл тэд Disneyland үүрд үлдэх аимшигтай тамлалд үлдэж байгаа гэсэн хүмүүсүүдийн одоо хачирхалтай тийм таамаглал дэвшүүлсэн байт юм байна. Гэтэ нэрнийгээс үсний ургад гэхээр та сундаг материалаар хийсэн гэж итгэж байна уу? За тэгэхээр 3 дахь эвгүй аимшигтай баримт руу орцгоё. Дэлхийн хамгийн аз жаргалтай газар дээр ажиллана гэдэг бол олон хүмүүсийн мөрөөдөл. Гэвч 18 настай Дебора Стоун түүний хувьд энэ мөрөөдөл биш харин ч аимшиг болон хувирсан байна. 1974 онд тэрээр коллежид явхаас өмнө нэмэлт орлого олох гэж Disneyland-д одоо ажилд орсон байна. Тэр American Sings нэртэй шинэ тоглолтод зочдыг угтах ажил хийдэг байсан. Энэхүү үзүүлбэр намжтын дүртэй хүүхэлдээ Америкийн түүхийн дуу дуулдаг, иргэдэг тайзтай театрт ерөөхдөө үйл явдал нь болдог байсан байна. Харамсалтай нь 1974 оны 7 сарын 8-нд
тоглолт эхлэхэд ердөө 9 хоногийн дараа осол гарч ирсэн. Орой 11 цагийн үед Stone эргэдэг ханны завсарт хавчуулагдсан байна. Үзэгчид түүний хашгирааны тоглолтын нэг хэсэг гэж бодсон тул хитрхи оройтож тусламж нь ирсэн. Тэгээд яасан бэ гэхээр Disneyland-д нэгэн хүний аймнаас ирсэн байна. Үүний дараа American Sings түр хаагдсан ч 3 хоногийн дараа дахин нээгдэж эхэлсэн. Гэтэ нээгдэх үедээ аюулгүй гэрэл мултрах боломжтой хантай болгож хийсэн байна. Энэ тоглолтод цаашлаад 14 жил ажилласан, харин хүмүүсийн дунд Деборагийн сүнс үзэгдэж ханны наан цаагуур явж байгаа гэсэн аимшигтай тийм болгоомжлсон тийм анхааруулга болон тийм домог яриаг ярьж эхэлсэн байна. Гэтэ энэ хүний сүнс осол гарсан тэр үеэс хойш байна гэж та нар итгэж байна уу? Бас тийм нэг аимшигтай юм тий. Би бол хүний сүнсийг үхээд хизээж тэр газар бол хорогддоггүй гэдэгт бол итгэдэг төрлийн хүн. Яг вэ гэхээр хүний сүнс ямарваа нэгэн хоёр дахь амьдрал руу одоо явахын тулд хүлээгдсэн байгаа гэж өнөхөд бол дотор итгэж явдаг. Тэгэхээр хэрвээ үзэгдэх юм бол бас тайлбарлахад жоо хэцүү л өнгөрөхнэ. За манайхаа дуулах сайхан мэдээ байна. Бидний YouTube-ээс л үзэж байдаг амьтад Монголд ирэхээр болсон байна. Энэ зоопаркад Монголын хамгийн анхны ховор сонирхолтой амьтад нэг доор ирж байгаа маань. Тэгэд болоогүй. Тэд олон амьтад та хурч үзнэ гэж боддоо. Ирсэн бүх хүмүүс дундаас 3 хүнд маш том гарын бэлэгтэй юм бэлээ. Та хэд маань гадаад руу явж үзхийн оронд их орондоо энэ олон гайхалтай амьтдыг үзээрэй. Буян тухай спортын ордонд 9 сарын 6-7 болно. Тасалбарыг Shopee Segment, Ticket Segment болон CUGS-ийн бүх салбараар худалдаж байгаа юм байлээ. Та хэд хайртай зүтний хүмүүстэй хамт хүрэлцэн ирээрэй. За дараагийн эвгүй аимшигтай баримт руу орцгоё. 1967 онд нэгдсэн Pirates of the Caribbean гэдэг нэртэй тоглоом нь кино цувралд урам өгч аттракционы нэг болж хувирсан. Гэвч нээлттэй үеэр нэг асуудал тулгарсан. Аимшигтай харагдах арга яс хэрэгтэй болсон ч тухайн үеийн технологи бодит мэд хийгдсэн загвар гаргаж чадахгүй байсан. Тэгээд IM Engineers буюу бүтээлч зохион бүтээгчид бодит арга ясыг Калифорни их сургуулийн анагаахын ухааны төвөөс авчирч тоглоом дээр тавьсан байна. Дараа нь технологи хөгжөхөд хэмэл аргаас ашиглаж эхэлсэн гэж Disney мэдгдсэн ч заримийнх нь одоо ч жинхэнэ байсаар байдаг гэж үздэг юм байна. 2014 онд нэг ажилтнанд тэр арга яс үнэхээр бодиттой гэдгийг баталсан яриа өгсөн юм байна. Энэ бүхнээс болоод Pirates of the Caribbean нь өгсөн хүмүүсийн сүнсээр сүнсгэлэгдсэн гэх домог яриа өрнсөн юм байна. Тэгэхээр яг үүндээ Disneyland-д байгаа аргаас жинхэнэ хүний аргаас байсан гэсэн үг үү? Бүр маш сонирхолтой. Би бол яг үүндээ ингээд нас барсан хүний гавлын ясыг харахад л айц төрн штэ. Тэгэхэд бүхэл биеэрээ хүний аргаас тоглоомын дунд бэнтэж яаж хажууд нь байх юм бэ? За тэгэхээр дараагийн эвгүй аимшигтай баримт. За Fradis-аас гад өөр тоглоомч хүртэл аимшигтай түүхтэй байна. Space Mountain дээр ганцаараа суувал улаан үстэй, улаан царайтай 1970-ад оны хувцастай 90 хажууд суудаг их домог яриа байт юм байна. Түүний Mr. Onway гэж нэрлэдэг тэр ихэнхдээ найрсаг боловч тоглоом дуусахад алга болчдөг. Бичлэг дээр бүдэг дүрс үлддэг гихцдэг. Дараагийн тоглоом Tower of the Terror дээр нэгэн хонглын үүрэгтэй ажилтан түүний сүнс тоглоомын хүйтэн болгох, гэрлийг амьчуулах гэх мэтчэн зүйлийг хийдэг гихцдэг. Гэтэ эдгээр бичлэгүүдийг ихэнхдээ судлаачид тайлбарладаг. Mr. Onway бол зочдын тусгал байсан, харин Tower of the Terror-ын дүрс нь гэрлийн нөлөөнд гарсан зүгээр л нэг сүүдэр гэж тайлбарласан байна. Эхэндээ харахад жоо эвгүй зурганд тий. За тэгэхээр дараагийн аимшигтай баримт. Хэдэн 10 жил Disneyland, Disney World хоёрт жинхэнэ нэг асуудал тулгарч байсан. Хүмүүс хайртай хүнийхээ чандар буюу үнсийг нь тарах явдал байсан. Ялангуяа Haunted Mansion дээр ийм үйл явдал дор хаяж нэг удаа тохиолдсон юм байна. Зарим нь хүүхдийнхээ үнсийг тарааж дараа нь түүний сүнс тэндээ үлдсэн гэж зарим хүмүүс итгэж эхэлсэн юм байна. Гэвч Disney энэ үйл явдлыг хатуу хориглож гисэн. Учир нь хууль бус төдийгүй том цэвэрлэгээ шаарддаг. Тоглоомыг хааж үнсийг сорж аваад шууд хог руу хийд юм байна. Харин үнс цацсан хүмүүсүүдийг паркаас хөөж заримыг нь бүр мөсөн хорд юм байна. Тэ манай монголчууд хэлдэг штэ. Өгсөн хүнээс биш, амьд хүнээс гэж. За тэгэхээр дараагийн Disneyland-ийн хамгийн аимшигтай баримт. За Disneyland-ийн New Orleans Square гэдэг нэртэй 33 хэсэг тоотой хаалга бол тэнд бол байдаг. Энэ бол Club 33 хэмээх маш үнэтэй зөвхөн тусгай гишүүдэд зориулсан нууц клубын орцсон байна. 1967 оны 5 дугаар сард анх нэгдсэн энэ клуб нь World VIP зочдтой дайлц цайлах зорилгоор байгуулсан. Гишүүд нь дараа л алгасаж өндөр зэрэглэлийн хоол идэж зарим төлбөрөөс чөлөөлөгддөг байсан. Гэхдээ эхний гишүүнжлийн хураамж нь $60,000. Жил бүрийн төлбөр нь болохоор $25,000. Elton John, Katy Perry, Tom Hanks зэрэг алдартай хүмүүс бол энд байнга зочилдог байсан.
Гэхдээ нэр нь ч гэсэн с сэжигтэй 33 гэдэг тоо нь нууцлаг байгууллагын тоо юм шиг санагддаг. Freemasons гэдэг нэртэй холбоотой. Эдгээр нийгэмлүүд нь бас дотор зэрэгтэй. Тэгээд хамгийн дээдлийн зэрэг нь болохоор 33 хүртэл бол байдаг. Walt бас өөрөө 19 настайдаа The Molly International хэмээх масон байгууллагад элсэж байсан ч жинхэнэ Freemason болсон гэх нотлохоо байхгүй байсан. Хэдий тиймч гэр бүлийн парк донд байрлах ийм хаалттай элит клубт яа гарахгүй хүмүүст бол шижигтэй санагдсан байна. 2014 онд хоёр хуучин гишүүн Club 33 бол бараг л сүм Walton Missy гэх мэтлэн яриа өрнсөн байна. Гэхдээ $60,000 төлж гишүүнжил аваад Disneyland-ийн клуб руу орно гэх юм бол яагаад ийм өндөр төлбөр авч байгаа юм бол бас дотор нас юу байгаа юм бол энэ бүр амар сонирхол татчихлаа. За тэгэхээр дараагийн баримт. Main Street Америкийн нэгдсэн улсыг анхааралтай харуул барилгуудын дээд давхаргууд хитрхи намхан харагдана. Энэ бол зориуд хийсэн хурамч дизайн. Нэг давхарт нь жинхэнэ хэмжээтэй, хоёр давхар нь 5.8 хэмжээтэй, дээд давхар нь ердөөл тал хэмжээтэй. Ингэснээр барилга өндөр мэт харагддаг. Мөн гудамж баг зэрэг дээшээ өргөцснөөр Sleeping Beauty Castle илүү сүрлэг харагддаг. Үндэ уг цамхаг ердөө 77 фунт өндөртэй. Disney-гийн инженерүүд бүр Go Away Green гэх тусгай өнгө зохиосон юм байна. Энэ өнгө нь зочдын анхаарлыг хогинсаа болон хашаа зэрэг анхаарлыг төвлөрүүлэхгүй тулд ийм өнгийг албаар зохиосон юм байна. Тэгэхээр Disneyland ийм хуурамч дизайн байсан гэдгийг би бол мэдээгүй л явжсэн юм байна. За тэгэхээр дараагийн баримт одоо хүний тархины нэг хэсэг болох olfactor гэдэг нэг хэсэг байт юм байна. Энэ хэсэг нь яадаг вэ гэхээр ямар нэгэн үнэрийг одоо санахад хэрэг болт юм байна. Энэ тархины энэ хэсэгтэй холбогдсоор яах вэ гэхээр бидний хуучин дох үнэрийг дахиж авах юм бол бага насны дурсамжлууга холбогдож эхэлж чадах юм байна. Disney үүнийг ашиглаж парк даяар Smallitzer гэх нэртэй төхөөрөмж байрлуулсан байна. Энэ нь чихэр болон шинхэн талах ойн модны үнэр цацаж хүмүүсийг илүү аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг юм байна. Зарим хүн эдгээр үнэрийг хүмүүсийг илүү их бараа худалдаж авахд зориуд ашигладаг гэж TikTok дээр хүртэл ярьсан яриануд байт юм байна. Гэхдээ бас амар зөвүүн тактик юм те хүний үнрээр нь дамжуулж бусдыг татаж те хуучин дурсамжийг сэргээж өгдөг байсан гэхээр очих юм бол хэдүүлээ чихэр болон талах үнэрлэхэндээ. За тэгэхээр дараагийн баримт. 1999 оноос 2001 оны хооронд Mickey, Cinderella зэрэг дүрд хувирдаг ажилчид хамтран хэрэгэлдэг дотор өмд өмсдөг байсан байна. Өдөр дуусахад тэдгээрийг угаалга руу өгч маргааш нь өөр хүнд тарааж өгдөг байсан. Энэ цэвэрхэн биш байсан бөгөөд зарим ажилчид үнэртэй толботой хувцас хүртэл авч байсан гэдэг. Хамгийн аимшигт нь 3 тохиолдолд ажилчид бэлгийн замын хачиг мөн бусад жижиг сажиг өвчин тусаж байсан юм байна. Тэгээд яасан бэ гэхээр 2001 онд ажилчид тэмцэж эцэст нь өөрсдийн хувийн дотор өмдтэй болох эрхийг олж авсан юм байна. Нэрээ тэр олон хувцас дотор өмдүүдийг солиод өмсөд тавил өвчин дэгдэхээс өрөөдөө сонголтгүй үстэй тий. Бас хараагүй сонирхолтой үнцгүй шүү тий. За тэгэхээр хамгийн сүүлийн хамгийн аимшигтай баримт. Таж Махал цагаан ордон зэрэг түүхэн дурсгалт газруудын дээр онгоц хизээс нисдэггүй. Учир нь эдгээр газар онгоц нисэх хориотой бүс гэж тооцогддог. Гайхалтай Disneyland болон Disney World ч бас тийм бүсэд хамаарагддаг юм байна. Онгоц 3 миль дотор 3,000 фунтын доор нисхийг хатуу өргөлт юм байна. Яагаад гэвэл 9 сарын 11-ний дараа Америкийн нэгдсэн улсын нислэгийн захиргаа түр хугацаагаар ийм хориг тавьсан байна. 2 жилийн дараа үүнийг байнгын болгож өнөөдрийг хүртэл энийг хадгалсаар ирсэн байна. Гэхдээ 2023 онд Америкийн нэгдсэн улсын зарим улс төрчид энэ хоригийг хүчингүй болгох санал гаргасан байна. Яагаад гэх юм бол Disney Florida-гийн захирагчийн Don't Say Gay гэх хуулийн эсрэг байр суурьтай байсан байна. Тэгэхээр Disneyland-ийн дээр ямар ч онгоц нисэх хориотой гэсэн үг. Ийм бүр маш сонирхолтой. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайка дараа саботорхо бити мартаарай. За дараа нь ямар төрлийн контент үзэх хүсэж байна та комментс дээр бас бичиж үлдээхээ бити мартаарай. За яг миний хоол жоохон эвгүй болсон байна. Гэтэ энэ хүртэл үзэж дууссан та бүхэндээ маш баярлалаа. Тэгээ хэрвээ үзэж дууссан бол комментс дээр дуусаа гэж бас бичиж үлдээхээ бити мартаарай. Тэгээ хин үзэж дуусныг би бас харах болно шүү. Тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Нэр бичлэгийн төгсгөл би маш сонирхолтой хэсгүүдийг оруулж өгдөг. Та хэд минь анзаараагүй байж магадгүй. Тэгээд үзээрэй. Бүгд хайртай шүү. Деборагийн сүнс үзэгдэж ханы наан цаагаар явж байгаа гэсэн аимштай тийм болгоомжлсон тийм анхааруулга болон тийм домог яриаг ярьж гисэн байна. Сая ихтэй миний камер өөр хөдөлсөн үү?